Би чамайг алнаа. Чэнжи шүдэ 100 шархадсан нараатан мэт архиж байлаа. Түүний мөрөн дээр Шэн Игийн элдний гэр яг л уус шиг дарж байна. Шэн И залхсан байдалтайгаар элднийхээ гэрээр Чэнжигийн нүүр рүү хүчтэй алалдаж орхив. Илдээ аваад ус. Ялагдчихад хоосон орилоод яадгийг. Өмнөөс чинь өшөөгөө авах аавыгаа дуудахгүй юу? Чэнжи хүсчихлөө. Шэн И түүн рүү нуруугаа харуулсан зогсож байна. Энэ нь чи надад аюуд учруулж чадахгүй гэсэн үг. Чэнжи өөрийгөө энэ яамны хамгийн нууцлаг, хамгийн хүчтэй нь гэж боддог байсан. Чөтгөр дарах хилцийн нууц эрдмийг 3 жил сурсан сууд ухаантан шүү дээ. Гэтэл Шэн Игийн саяны хөдөлгөөн. Тэр зүгээр нэг савсангүй. Тэр хөдөлгөөнөөс чөтгөр завчих нарны ихтний төгс төвшин үнэртэж байлаа. 3 жилийн дотор яаж ийм төвшөнд хүрнэ гэж. Энэ боломж. Шэний газарт хөвтөх бусад хоёгууд руу дөхөж очоод Жан Дахугийн гидс рүү хүчтэй өшөглөв. Би чамаас хүмүүс хаана байна гэж асуусан байхаа. Жан Даху өвцөндөө өхрөн тэд нөгөө гэж eerнэ. Шэний санаа алдлаа. Энэ биеийн өмнөх эзэн үнэхээр адгийн амьтан байжээ. Тэр зүгээр нэг хоёг биш, харин чөтгөрүүдийн зуучлагч байсан юм. Нохон толгойд чөтгөрүүд бол зүгээр их үйлсгэлэн амьтад, махалд байвж болдог. Харин ууланд байдаг сармагчин чөтгөрүүд. Тэд илүү бузар хүсэлтэй. Тэд залуу охтыг хүсдэг. Тэднийг тамлаж, тоглож байгаад алдаг гаж донтой мангасууд. Өмнөх Шэний тэдгээр сармагчингуудад 6 охин бэлдсэн байсан. Тэдний нэг нь сая аврагдсан Юу охин, нөгөөх нь Чэнжигийн дүү Чэнжин Юу байж. Шэнигийн харц хүүтэрлээ. Бос, замчил. Жан Даху мүлхэж босоод гүүх шахан дагуулan явв. Тэд яамнаас гарч нэгэн цайны газрын арын хашаанд ирлээ. Тэнд ногооны талбайн хажууд шавартай хутралцсан 6 охин хүлээстэй хөвтөж байв. Тэд үлсэж, даарч, үхлийн ирмэгт тулжээ. Хоёгууд инээлдэв. Дарга, жаахан муухай харагдаж байгаа биз? Усанд оруулаад ингэсэд төрөхчвэл сармагч яхад таалагдана. Эднэрийн эцэг эх нь бүгд гарын үсгээ зурсан. Хууль ёсны 8 шүү дарга. Гэж Жан Даху долгионов. Шэн И охтыг хараад хэсэг чимээгүй зогсов. Тэгснээ Жан Даху руу харав. Яваад будаа гурилдаа ус бас махаваад ир. Их хэмжээгээр. Жан Даху цогцог гихч нь ойлголоо. Зүгээр л булаагаад ирье гэд эргэтэл. Шэн Игийн хүүдэн хоолой түүнийг зогсоо. Би худалдаж яв гэж хэлсэн. Жан Даху хүсчихлөө. Тэр Шэнигийн нүд рүү харахад тэнд хуучин байдаг байсан шунал, харгислал байхгүй. Харин жихүүдс хүргэм тунгалаг харц байв. Ойлголоо. Мөнгө төлье. Жан Даху айсандаа өмдөндөө дусаах шахаад гүйж одлоо. Чэнжи энэ бүхнийг хараад итгэж чадахгүй байв. Энэ чөтгөр мөнгө төлж хоол ав гинэ. Тэр чимээгүйхэн дүү охин руугаа очиж хүлээсийг нь тайллаа. Бусад охтын дунд Чэнжинүү яг л шавар дунсан сувч шиг ялгаана. Царайлаг, боловсралтай, бас ахыхаа ачаар арай дээр хувцастай. Шэний бусад охтын хүлээсийг тайлж хамгийн баг 12-13 настай охины толгойг илв. Айцгүй. Одоо гэртээ харцгаая. Түүний хоолой зөөлөн байлаа. Чэнжигийн үзэн ядалт баг багаар гайхшрал болон хуурч байв. Энэ хүн яг хин юм бэ? Хуягууд шуудатай будаа мах үсэр ирлээ. Шэний босож зогсоод гараа цусаар угаатлаа атгаж буй Чэнжи рүү харав. Болсон юм биш үү? Ажил тараагүй байхад ингэж зогсоод байх хэрэггүй. Тэр Чэнжи рүү нэг шуудаа будаа шидэв. Наадхаа үр, бусд нь явж болно. Чэнжигийн уур нь хүрсэнч дүүгээ бодоод шүд 100 шуудааг үүрв. Чэнжиний ах руугаа харангаа нүднийхээ булангаар Шэнийг ажиглана. Энэ залуу цуу яриан дэгшгэ аимшигт мангас биш болортой. Тэр бусдаас огт өөр нууцлаг нэгэн аж. Хурдл харанхуу болохоос өмнө амжих хэрэгтэй гэж Шэний тушаагаад алхлаа. Чэнжи дуулууртай дагав. Гэхдээ түүний дотор нэг айдас хуржээ. Тэд охтыг аварлаа. Гэхдээ уулын сармагчингууд бараагаа авахар ирэхэд юу болох вэ? Шэний үнэхээр тэр олон зэрлэг сармагчинтай тулалдахад бэлэн гэж үү? Эсвэл энэ нь зүгээр л түр зургийн жүжиг үү? Бай юн мужийн гудамжаар хүмүүс яг л тагал гарсан мэт зүхтэн.
Учир нь алдарт чөтгөрийн гар хөл Шэн И гудамжаар алхаж яваан тэр. Гэхдээ өнөөдөр тэр хүн зодохгүй, харин хаалар тогшиж байлаа. Удан хааларчийнх нь нээгтгэд нулимс нь хатсан, ядарсан нэмэгтэй гарч ирэв. Тэр Шэн Ийг хараад айсандаа хаалга хаах гэсэн боловч ардаас нь жижигхэн охин гүм ирж "Ээжээ" гэж орилон тэврэв. Эмэгтэй мэл гайхлаа. Охин нь амьд байна. Тэр охиноо тэврээд уйлж эхлэхэд Шэн И чимээгүйхэн 2 шуудай будаа нэг гуй махыг босгон дээр нь тавь. Хүүхэд чинь их өлссөн байх. Махтай шүд хийж өгөөрэй. Шэн Игийн хоолой төгдөрч яг л уучлалт гуйд сураагүй хүн шиг сонсогдов. Тэр гараа яхаа мэдэхгүй нуруугаа үүрэн хурдхан шиг цааш алхлаа. Чэн Жи ард нь энэ бүхнийг хараад итгэж чадахгүй байх. Энэ үнэхээр өнөөх цус далуусч юм өнөө. Тэр 6 айлын хаалгыг тогшиж 6 удаа бүхийж уучлалт гуйлаа. Түүний нүүрэнд гимшил, ичгүүр тодорч байна. Бүх охтыг гэрт нь хүргэж өгсөний дараа Шэний гудамжны буланд зогсоод хөшсөн нүрээ иллээ. Инээмсэглэх, ээлдэг байх гэдэгч пололдохоос хэцүү юм байна шүү. Чэн Жи дөхөж ирээд нухацтайгаар асуув. "Шин дарга, охтыг буцаагаад өгчлөө. Тэгвэл уулын сармагчингуудыг яах вэ? Тэд удахгүй татвараа нэхэд ирнэ. Та юу гэж хэлэх гэж байна?" Энэ бол хамгийн том асуудал. Нохоон толгойд чөтгөрүүд бол зүгээр л мах иддэг. Харин сармагчин чөтгөрүүд бол илүү харгас, бас илүү хүчтэй бүлэлдэх. Тэднийг яаж аргалах вэ? Шэний тэнгэрөө тараад үннээ хэлв. "Би мэдэхгүй." Чэн Жигийн царай хувьсгийв. "Та тоглож байна уу? Мэдэхгүй гинэ." "Би үнэхээр мэдэхгүй байна." Шэний худлаа яхахыг хүссэнгүй. Тэр бол зүгээр л нэг жижигхэн хуйг. Чөтгөр дарах хэлтс ирэх хүртэл амьд үлдэх ганц л арга бий. Тэр нь өөрөө чөтгөрөөс ч илүү хүчтэй болох. Шэний гинт Чэн Жи рүү хараад "Явъя, танаад очиж хоол идье. Өсөөд байна." Чэн Жи гайхсандаа хэлэх үг олдсонгүй. Чэн Жигийн герт жижигхэн ядуухан амбар. Шэний ичигч үгүй хойморт нь суужчихсан хоол хүлээж байна. Чэн Жи түүнийг хараад санаа алдав. Энэ залуу үнэхээр ойлгомжгүй юм. Гэхдээ өнөөдөр тэр олон хүний амийг аварсан нь үнэн. Чэн Жи орныхоо гудсан доороос нэгэн хуучирсан, шарласан цаас гардаж ирлээ. Тэр хэсэг тэнэлцсэний эцэст Шэнийд сунгав. "Мэ, үүнийг ав." Шэний цаасыг аваад хартал систем тэр даруй хариу өглөө. Салхит аянгийн судар, тэргүүн бүлэг, төлөв, сураагүй. Чэн Жи тайлбарлав. 3 жилийн өмнө чөтгөр дарах хэлтсийн ахмад надад үүнийг нууцаар өгсөн юм. Энэ бол бие махбодыг төмөр мэт хатууруулж, дотоод хүчийг салхи, аянг мэт болгодог дээд зэрэглэлийн эрдэм. Харамсалтай нь би 3 жил оролдоод дөнгөж эхэллийг нь л ойлгосон. Чамд хэрэг болж магадгүй. Шэний дотроо хашгирах шахав. Энэ ч нэг түнд хэрэгтэй байсан зүйл. Бие хөгжүүлэхгүй бол тэр хизээж анхан шатнаас дээш гарч чадахгүй. Шэний баярлалаа гэж хэлхээж мартав. Тэр шууд л системээ ажилууллаа. Түүнд 199 жилийн чөтгөрийн нас бий. Эхний ээлжинд 10 жилийг нь юулъя. Цэнхэр дэлгэцээр бичиг урсаж эхлэв. Эхний жил та судрыг уншиж, биеийнхээ шүрмсийг байгалийн эрчим хүчээр тижээж эхэллээ. 3 дахь жил танд энэ тан байхгүй тул зөвхөн хоолунд төвчээрээрээ бие хөгжүүлнэ. Процесс удаан бай. 7 дахь жил таны биеийн шүрмс яг л луугийнх мэт чангарч, арьсан доор ч могоо гүүх мэт мэдрэгдэнэ. 10 дахь жил тесрэгт та эхний давааг давлаа. Салхит аянгийн судар. Анхан шат. Шэнигийн биеэр цахилгаан гүүх мэт чимчигнэв. Түүний борчингууд зангирч, яс нь төмөр мэт хатуурч байгааг мэдэрлээ. Зүгээр нэг ном уншаад 10 жил өнгөрсөн мэт. Гэхдээ бодит байдал дээр хэдхэн секунд л болж байна. Тэр Чэн Жи рүү хараад инээмсэглэв. Баярлалаа найзаа. Энэ яг таарч байна. Гэхдээ энэ дүнгэж эхлэл. Түүнд дахиад нэг 189 жил үлдсэн. Салхит аянгийг дээд зэгт нь хүргүүл яах вэ? Шэний нүдэ анив. Түүний биеэр урд өмнө мэдэрч байгаагүй зүгээр нэг булчингийн хүч биш, харин цахилгаан мэт эрчим хүч гүйж эхэллээ. Өмнө нь сурсан чөтгөр цавч хэлд, үүл зүсэх нудраг зэрэг нь хүний биеийн хязгаарыг толтол ашигладаг байсан бол
Энэ сахид аянгийн судар бол өөр. Энэ бол хүн байхаа болж өөр нэгэн дээд оршихороо шилжих алхам аж. Тэр нэг 199 жилийн чөтгөрийн насаа хайр найргүй юулж эхэллээ. Системийн дэлгэцэн дээр он жилүүд гэрлийн хурдаар өнгөрнө. 16 дахь жил. Шинэ игийн биеийн бүх шүрмэс, махбод байгалийн эрчим хүчийг сорж, ясан төмөр мэт хатуулж эхлэв. Гэхдээ түүнд хүч тамир нэмэх эм там байхгүй тул зөвхөн эзэн хоолноосоо шим тижэл авч удаан хөгжиж байна. Ямар ядуугийн зовлон бэ? 52 дахь жил. Эцсийн эцэст ясны бэхжигт дууслаа. Түүний яс одоо гангаас ч хатуугалж, арьсанд орох арга яс нь алт мэт гялалзна. 89 дахь жил. Тэр өдөр бүр жил бүр тэгчээртэйгээр бие, арьсаа, цусаа цэвэрлсээр. 182 дахь жил. Гинт бүх зүйл зогсов. Шэни нэг л зүйлийг мэдэрлээ. Тэр хоол идэхдээ амтыг нь мэдрэхээ болж, энэ дэлхийн бүх зүйл түүнд хитрхи бохир, доод түвшний санагдаж эхлэв. Түүний бие одоо төгс сав болжээ. Салхи аяндыг өөртөө шингээхэд бэлэн. Гэтэл систем зогсчихлоо. Яагаад? Учир нь Чэнжигийн өгсөн сударт ердөө 78 хүн үг байсан. Тэр нь энд хүрээд дуусчихжээ. Чөтгөр гэж. Яг оргил дээрээ гарах гэж байхад дуусчихт нь яаж байгаа юм бэ? Шэни уурсандаа гараа зангидав. Түүний биеэс ядрагсан үл үзэгдэх тавлага жижигхэн амбарыг нураах шахлаа. Тэр одоо жирийн хүн биш. Анхан шатны босгон дээр ирсэн хагас бурхан болжээ. Хоол боллоо. Чэнжигийн дуу Шэнийг бодит байдалд авчирлаа. Тэр амбараас гарахад Чэнжи гадаа жижигхэн ширээ засчихсан будаа айгалж байв. Цагаан будааны анхлын үнэр хамар цоргино. Дөнгөж сая бурхан болох шахсан ч Шэнигийн гэдэс хоржигнон дуугарлаа. Дүү чинь яасан бэ? Гэж Шэни асуув. Чэнжи хүйтнээр хариуллаа. Тэр өрөөндөө идэнэ. Чамтай хамт сууж идэхгүй. Шэни нүдээ эргэлдүүлв. Би ямар мангас юм уу? Намайг ингэж сэжиглэхэ болооч. Яг энэ үед байшингийн хаалга зөөлхөн нээгдэж Чэнжиний гарч ирлээ. Тэр аягта будаага барьсаар ичимхийгээр инээмсэглэн ширээний нөгөө талд ирцүү. Чэнжи гайхсандаа амаа ангаалав. Дүүн түүний үгэнд ордоггүй гинэ. Чэнжиний өнөөдөр болсон явдлыг санаж байлаа. Аврах том мангасуудын дунд бусад охтыг үл тоон зөвхөн түүнийг хамгаарч бас бусад охтод ч гэсэн тусалсан энэ залуу. Цуу яриашгүй муу хүн биш бодолтой. Тэр Шэни рүү хараад нүд дүүрэн талархалтайгаар инээмсэглэв. Шэни ч хариу инээмсэглэлээ. Хуурай мод тасхийн хугарах чимээ нам гүмийг ивдэв. Чэнжи гартаа байсан савхаа хугалчихжээ. Тэр Шэни рүү яг л дүүгээ булаалгах гэж байгаа ахын харцаар чи муу нохой хоолоо идэж гэсэн шиг цоо ширтэн. Шэни санаа алдан хоолоо идэж эхлэв. Үнэн дээр түүнд Чэнжиний шиг жаахан охид сонирн биш. Түүнд илүү болгосорсон амьдрал үдсэн бүсгүүчүүд таалагддгийм. Тиймээс Чэнжигийн энэ хардалт шал дими зүйл. Гинт тэр хамгийн чухал зүйлээ саналаа. Байз би сая бие нэг 182 жилийн турш бясалгалаар хөгжүүллээ. Тэгэхээр миний өөрийн нас нэмэгдсэн болов? Тэр догдлонгүйгээр цэнхэр дэлгэх рүүгээ харав. Чөтгөр цавчих нарны ийт. Төгс. Салхид аянгийн судар. Тэргүүн бүлэг. Төгс. Өөрийн үлдсэн амьдрах хугацаа 21 жил. Шэнигийн нүд томров. 21 жил. Тэр өмнө нь ганцхан жилийн настай үлдээд байсан. Харин одоо түүнд 20 жилийн амьдрах нэмэгдэжээ. Энэ нь юу гэсэн үг вэ? Тэр чөтгөр алаад насыг нь булааж аваад түүгээрээ өөрийгөө хөгжүүлбэл мөнх амьдрах боломжтой гэсэн үг. Шэнигийн уруулд нууцлаг нэмсэглэл тодров. Түүний бие төмөг шиг хатуу, нудраг нь аянг шиг хурдан, бас 21 жилийн настай боллоо. Одоо уулын сармагчингууд ирэх гэлөө. Шэни будаага 50 зажиж дуусгаад аяга тавилаа. Тэр бэлэн. Тэр маш их өсөж байна. Чөтгөрийн насаар өсөж байна. 20 жил. Энэ тоо хэн нэгний хувьд тийм ч их биш байж магадгүй. Гэхдээ Шэнигийн хувьд энэ бол Тэнгэрийн бэлэг байлаа. Түүний өмнөх амьдрал дөнгөж 50 хүрээд дуусах тавилантай богинохон зурагтай байж. Гэтэл одоо салхид
Аянгийн суудрын хүчээр түүний бие махбод төмөр шиг хатуужиж нас нь урдасжээ. Шэнийг үүдэн зогсоод сүнэв. Бие нь хөнгөрч сэплэл нь тэнийжээ. За байц. Одоо 1 сарын дараа чөтгөр дарах хилцэх нь ирнэ. Тэр болтол амьд байх хэрэгтэй. Түүний төлөвлөгөө энгийн. 1-р илүү их хүчтэй болох. Одоо тэр анхан шатны босгон дээр ирсэн ч жинхэнэ чөтгөрийн ангууч болоход энэ хангалтгүй. 2-р нэр төрөө цэвэрлэх. Одоогийн байдлаар тэр авилагч шин чөтгөрийн гар хүл гэдэг нэртэй яваа. Хэрвээ ингэж байвал чөтгөр дарах хилцээхэн эренгүүтээ түүнийг цаазалж чана. Тэгэхээр ганц л зам бий. Алах. Илүү олон чөтгөр алж тэдний насаар хүчээ зузаатгаж бас баатар болох. Гэтэл түүний чөтгөрийн насны дансанд ердөө 17 жил л үлджээ. Саяхан л баян байсан хүн чинь нэг хоол идэх хооронд л ядуу болчих юм да. Шин дарга. Гудамжны үзүүрээс 2 хоёуг амьсгаагаа дээш наваад гүйжиллээ. Тэдний царай цонхиж нүд нь айдастай харагдана. Таныг сүн дарга яг одоо эргэж байна. Шиний гайхлаа. Сүн Чанфэн үү? Тэр бол яамны дарга хэдийж чөтгөрүүдээс айгаад ажиллаа хайчихсан өдөржинд цай ууд суудаг гуулийн дарга шүү дээ. Тэр Шинийгээс үргэлж зүхтдэг байж өнөөдөр яагаад өөрөө дуудулдаг вүлээ? Чинжи ширээний ардаас босож илдээ шүүгч яв. Би хамт явъя. Түүний дүү Чинжинүү ч гэсэн санаа зовсон нүдээр Шиний рүү ширтэнэ. Тэдний хувьд Шиний одоо цорын ганц найдвар нь болсон бололтой. Шиний Чинжи рүү хилүхийгээд чи яах гэв? Илдээ тавь. Аяг тавгаа угааж дуусга. Тэр эргэж харалгүйгээр 2 хоёгийг даган явлаа. Гэхдээ түүний зэн совин нэг л биш байна. Урд асгаж байгаа 2 хоёыг чичрээд эргэж харахаас жайгаад байх юм. Тэд яамны байранд ирлээ. Хаалга тас хаалттай. 2 хоёыг хаалганы өмнө очиод зогсов. Нэг нь арай ядан эргэж хараад "Дарга, болгоомжтой" гэж шивнэх төдий хилээд буцаад хаалга руу харав. "Сүн дарга." Шиний ирчихлээ. Хариу алга. Нам гүм. Гинт. Модон хаалга дотроосоо цөмөрч 2 хар сүүдэр сум шиг нисэн гарч ирлээ. Тэр сүүдэр бол чөтгөрийн гар. Хар үсэрхэг урт хумстай 2 саруу хаалгыг нэгтлээд зогсохгүй. Үүдэн зогсож байсан 2 хоёгийн цээжийг нэгт хатгаад гарч хав. Хоёгууд оригчж амжсангүй. Чөтгөрийн саруу тэдний нуруугаар орж цээжээр нь гараад гартаа булралж буй улаан зүрхийг нь базж байлаа. "Шиндүү, яагаад орохгүй зогсоод байна?" Хаалганы цаанаас баргилд хүйтэн хоолой сонсогдов. Шиний нүдэ найд цустай агаарыг уушхий дүүрэн соров. Тэр айсангүй, харин ч уур нь хурч байлаа. "За яах вэ? Ингиж тоглоё гэж байгаа юм биз дээ." Тэр баруун хөлөөрөө хаалгыг хүчтэй өшөрлөө. Эвдэрсэн хаалганы хилтерхийнүүд дотогш үсэрч цаана байсан чөтгөр ухсхийн хойш ухрав. Өрөөнд доторх дүр зураг аимшигтай байв. Сүн дарга. Яамны эрхэм дээд тушаалтан. Шалан дээр өвдөг сөгдөн чичирч байна. Түүний мөрөн дээр аврах том үсэрхэг хөл гიშгжээ. Тэр хөл баг зэрэг дарахад л сүн даргын яс шажигнан дуугарч тэрээр өвдсөндөө өөлж байлаа. Тэр хөлний эзэн нь нэгэн аврах том сармагчин чөтгөр. Гэхдээ тэр зүгээр нэг зэрлэг антан биш. Тэр бичгийн хүний урт цагаан дээл өмсөж яг л эрдэмтэн хүн шиг сонин тухтай наргагүй сандал дээр сууж байв. Сэхэтэн сармагчин. Тэр сармагчингаас гадна хаалганы 2 талд дахиад 2 том биетэй сармагчин чөтгөр гарч ирээд гарах замыг таглан зогслоо. Сэхэтэн сармагчин соёогоо гаргаж инээмсэрлээд ширээн дээрх зүйлийг заав. Тэнд Шинийгийн алсан 3 нохой чөтгөрийн толгойг цуулан үржээ. "Ах дүү минь, суугаач дээ." Сармагчин хумстай гараараа сүн даргын толгойг илв. "Чиний бэлэг энд байна. Гэхдээ дахиад нэг толгой дутуу байх шиг байна. Тэр нь хинийх юм болоо?" Сармагчин Шинийгийн хүзүү рүү шунхааран ширтлээ. "Би өнөөдөр чамайг бидэнд бэлдсэн ихнүүдийг шалгах гэж ирсэн юм л да." Гэтэл энд тэр муухай үнэртэй нохойнуудын үнэр гараад байхаар нь ороод ирлээ. Сэхэтэн сармагчин сүн даргын толгойг гараараа шахангаа Шиний рүү муухай харав. "Чи ажлаа сайн хийдэг болохоор бид чамд сайн шүү. Гэхдээ чимээ албан тушаал хэтэрхий бага юм. Энэ мэд сул дорой даргад захирагдах хэцүү байгаа үсттэй. Өнөөдөр би чамд туслаад
Энэ новшоос салгаж өгье. Тэгээд чи тушаал дэвш. Би алаагүй. Нохоонуудыг би алаагүй. Сүн дарга орилж нүд нь бүлтрэх шахав. Шэний, би чамд муу юм хийгээгүй шүү дээ. Яагаад? 3 сармагчин зэрэг инээлдэв. Тэдний инээд яг л шил маажиж байгаа мэт чихэнд чииртэй сонсогдно. Шин нийгийн царай хүүтэрлээ. Түүнийг тавь. Сэхэтэн сармагчингийн инээд тасрав. Түүний нүдэнд уур хилэн дүрлзэж эхлэв. Юу гинэ? Чи бидэнд тушаагаад байна уу? Бид чамайг дүү гэж дууддаг болохоос биш. Чи бол бидний зарц шүү дээ. Хэрвээ би тавихгүй бол яах юм? Шиний хэсэг бодол хийлснээ маш нухацтайгаар хэлв. Хэрвээ тавьчихвол би чамайг арай зөөлхөн алж магадгүй. Өрөөнд намгүн боллоо. Сүн дарга бүр чихэв. Зөөлхөн ална гинэ. Чи намайг аврах гээд байна уу? Эсвэл бүрэмсэн алуулах гээд байна уу? Сэхэтэн сармагчин шүдэ хаврив. Сонирхолтой юм. Тэгвэл би тавихгүй бол яах вэ? Шинийгийн хариулт товчхон байлаа. Тэгвэл би чамайг амьдаар ч өвчиж яс болгоно. Сармагчингуу дуурсаж Сэхэтэн сармагчин сүн даргын гавлыг бяцлахаар хурууга чангаллаа. Гэтэл Шиний түн рүү харсангүй. Тэр эргэж хараад хаалганы хажууд зогсож байсан 2 сармагчин руу алхав. Нэг нь дөнгөж сая 2 хоёгийг алсан алуурчин сармагчин. Шиний гараа өргөлөө. Сармагчин хариу үйлдэл хийж амжсангүй. Хүнд цохилтын чимээ гарав. Шинийгийн гар сармагчингийн дагц дээр буув. Тэр аврах том бие яг л цаасан хүүхэлдээ шиг газарт нь алдаж шалны чулуу хагарна сармагчингийн толгой чулуун дунд шигдлээ. Нөгөө сармагчин нь орилно. Урд гараараа Шинийгийн нуруу руу цохихоор далайв. Энэ цохилт энгийн хүний нурууг хугасах хүчтэй. Гэвч Шиний эргэж ч харсангүй. Тэр зүгээр л зүүн гараа хойш савж сармагчингийн авраг гарыг ялаа үргэж байгаа мэт хажуу тийш нь түлхчихв. Дараа нь Шиний тэр сармагчингийн хоолойноос барьж авлаа. Яс хугарах чимээ тод сонсогдно. Шинийгийн гар бар зэрэг чангарахад сармагчингийн хүзүүний яс шаржигнан хугар. Сэхэтэн сармагчин хөшч өглөө. Түүний дүү нар хормын дотор дууслаа гэж юу? Тэр сүн даргыг барьцаалж Шинийг зогсоох гэсэн боловч Шиний сүн даргыг тоосонгүй. Новш гэж зогс. Сэхэтэн сармагчин сүн даргыг өшвөлгөж хаяад ширээн дээгүр үсрэн Шиний рүү дайрлаа. Сэхэтэн сармагчин агаарт үсрэхдээ зүгээр нэг үсэрсэнгүй. Түүний биеэс хар утаа олгодож эхлэв. Энэ бол жирийн тулаанчдад байхгүй. Зөвхөн чөтгөрүүдэд байдаг шийд юм. Хар утаа гинж болон хорвч Шинийгийг орохоор тэмүүлв. Хүүтэн жихүүдс хүргэм авраа мэдрэгдэн. Шиний хөмсгөө зангидав. Чөтгөрийн шийдв. Тэр элднийхээ ишнээс барьлаа. Энэ удаад тэр элдээ маш удаан суглав. Гэхдээ элдний ир сугарах тусам түүнээс улаан гэрэл цацарч яг л хайлсан төмөс шиг халуун игч ялгарч байв. Энэ бол чөтгөр цагчих нарны игт. Төмөр агаар зүсэг чимээ гарав. Агаарт улаан зураас татагдлаа. Хар утаан гинж тэр дороо замхар нь алга болов. Сэхэтэн сармагчин агаарт зогсчих шиг болов. Тэр Шинийгээс ердөө 3 алхмын зайд ирээд байсан. Түүний хомс Шинийгийн нүүрэнд хүрэх шахсан. Гэвч тэр доошоо харлаа. Түүний бичгийн хүний урт дээл бэлхүүсээрээ тасарчээ. Зөвхөн дээлж биш. Түүний биеч гисэн. Сармагчингийн 2 хөл бэлхүүснээс доош хэсэг нь салж унаад цээж хэсэг нь агаарт үлджээ. Юу? Сэхэтэн сармагчингийн цээж хэсэг Питхийн газарт унлаа. Тэр одоо ч гэсэн амьд юу болсныг ойлгохгүй нүдээ цагчлана. Шиний илдээ буцааж хойнд нь хийв. Тэр тайван алхаж газарт хөвтөх Сэхэтэн сармагчингийн тал бие дээр ирлээ. Би чамд хэлсэн байхаа. Шиний илдээ дахин суглав. Энэ удаад тэр маш удаан, маш нямбай хөдлөв. Би чамайг яс болтол чинь өвчин гэж. Өрөөнд зөвхөн Сэхэтэн сармагчингийн аимшигт орилон сүн даргын чичрэг шүдний чимээл сонсогдож байлаа. Сүн дарга булан руу шигдэн чичрэн хөвтөн. Түүний нүдэнд Шиний яг л чөтгөрөөс дутхгүй аимшигтай харагдаж байлаа. 3 сармагчин чөтгөр. Тэднийг зүгээр л ялаа алж байгаа мэт хөнөөж эхлэв шүү дээ. Шиний дөхөж ирэхэд сүн дарга аюут ирлээ гэж бодон нүрээ таглав. Гэтэл Шиний түүнийг нуруундаа үрээд бослоо.
За, ямар сүртэй юм бэ? Гар хүл чинь хугарчхаагүй л вэ шүү дээ. Шэний яамнаас гарч харанхуй гудамжаар алхав. Тэр сүн даргын гэрийг яаж мэдээд байна? Хариулт нь энгийн. Энэ биеийн өмнөх эзэн даргатайгаа их л дотн харилцаатай байж. Сүн даргын гэрийн гадаа ирээд хаалгыг тогшив. Хаалга нээгдэхэд ягаан торгон хададтай үзэгсэлэнтэй бүсгүй гарч ирлээ. Тэр 30 орчим настай. Бие хаа тэгшхэн нүдэн сэргэлэн нэгнэж. Тэр шэнийг хараад баяргсан шинжтэй инээмсэглэв. Чи ирээ юу? Нөгөө хөгшин зүнэг яамнасаа салаагүй л байна уу? Шэний хажуу тийш болж нуруунд дээрх сүн даргыг харуулв. Бүсгүй бар зэрэг гайхсан ч сандарсангүй. Өө, яаманд цай ууж сууж байгаад л ийм болтлоо ядарчдаг хүн дээ. Арчаагүй юм. Шэний дотроо сүн даргыг өрөвдөв. Ажил дээрээ дээрлэхүүлэн гэртээ ирэхээр ихнэр нь хүртэл тоохгүй. Бүр залуухан нууц амрагтай байж тарах нь. Сүн даргыг орон дээр нь хөвтүүлэхэд тэр ухаан алдсан дүр эсгэн хан руу харав. Шэний толгоос ихсрээд гарах гэтэл өнөөх бүсгүй шэнийгийн гарыг кивэрч зөөлхөн биеэрээ наалдлаа. Шиндүү. Өнөөдөр яагаад им сонирн байна? Зүгээр үү? Алив. Их чинь биеийг чинь шалгаад өгөх үү? Шэнийгийн зүрх хэсэгхэн зуур саллаа. Гэхдээ тэр гараа зөөлхөн татаж ав. Уучлаарай хчээ. Сүн дарга өнөөдөр чөтгөр алсан. Би яам дээр очиж тайлан бичих ёстой. Бүсгүй хөлөө дэвслээ. Тэр чаддгийм үү? Чөтгөр арчгэн шүү. За, яв да, мэдрэмжгүй амтан. Шэний гудамж нь ганцаараа зогсно. Тэр сая нэг л зүйлийг ойлгов. Түүнд гэр бүй, булаан гэр гэж алга. Гэртээ харахад угтах хүн байхгүй. Хүйтэн хүнжилэл хүлээж байгаа. Тэр гунгаа мартахын тулд системээ нээлээ. Сэхэтэн сармагчин, оюу орсон. Нас 326. Үлдсэн 44 жил. Алуурчин сармагчин, оюу орсон. Нас 355. Үлдсэн 78 жил. Хамгаалагч сармагчин, оюу орсон. Нас 420. Үлдсэн 83 жил. Өмнөх үлдэгдэл 17 жил. Нийт чөтгөрийн нас 222 жил. Шэнийгийн нүд сэргээд явчихав. 222 жил. Энэ бол асар их тоо. Гэхдээ тэр баяртахаасаа илүү санаа зовж байлаа. Сармагчингийн бүлэгт их эзэн гэж бий. Тэр 3 шилдэг дайчнаа ардснаа мэдвэл Шэнийг зүгээр орхихгүй. Түүнд хүч хэрэгтэй. Жинхэнэ анхан шатанд хүрч магадгүй түүнээс ч давах хэрэгтэй. Энэ бүх жилийг салхит хаянгийн сударт зориулна. Шэний гэртээ ирлээ. Түүний гэр үнэхээр хог новш, архины шилээр дүүрэн байв. Тэр залхуутаагаар гэрээ цэвэрлэж, зуучин хүнжил гудсаа гаргаж хаялаа. Одоо түүний ор зүгээр л хатуу модон тавцсан болж үлдэв. Ядарсан Шэний хатуу модон дээр хөвтөөд нүдэ анив. Түүний бие ядардаггүйч сэпрэл нь амар амгалан хүсэж байлаа. Зүүрмэглэж эхлэх үед тог хийх чимээ гарав. Шэний нүдэ нээлээ. Чимээ хаанаас гарав? Пэр чих тавь. Чимээ түүний яг доороос, орны модон тавцсан доороос гарч байна. Тог хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл орны доороос тогшиж байна.